Самцано онлайн сургууль сурчлын төгөөс эрхлэн дэлгэрж байгаа Монбошгийн бодлого болон бодолтууд. За Японы засгийн газрын эзлэх хөтөлбөр буюу Монбошгийн 2019 оны материал их сургууль математик А-гийн бодлого 1-7 гэсэн чинь бодлого наа. А болон Б тоо маань эерэг бодиттой юм байна те. Тэгмэд болохоор нэг юм тэгштэл өгснөө энэ тэгшлийн хамгийн бага утга нь Б-ийн тэдэн А-д тэнцүү үед гарч ирнэ. Тэгээд авах яг хамгийн бага утга нь болохоор ийм утга авна гэсэн. За энэ дэр мэдчих хэвээр өгнөд манлаараа эерэг бодит хамгийн бага утга гэсэн юм өгнөд байна. Энийг нэг скриншот хийгээд мэдгүй гэх юм бол хэлээд байгаарай та. За бодлого гаргахаас өмнө зар оруулъя. Ахлах болон тунагийн сөрөгчдийн өвлийн амралтанд зориулсан Японы 1 сарын эрчимжүүлсэн сургалт анхан шатны өсгнээс нь эхлэх анги байгаа. 12 сарын 22-ноос 1 сарын 16-ны хүртэл 4-7 хоног ажлын 5 өдрөөр өдөр бүр 4 цаг өдөр 1 цагаас эхлээд орой 5 хүртэл нь тийм үү. Байшлуулахаар асаасрын хажуу төгөлдөр офисын 303 доод 5 хүүхэд бүртгэн сургалтын хэлбэрийн 500 мянган төгрөг бүртгүүлэх дугаар маань болохоор 8032 44 22 гэсэн дугаар нь нэггээр залгаад орчил заавал бүртгүүлээрэй. Японы 1 түвшиндээ багш байгаа шүү. За бодлого маань болохоор 4А дээр нэмэх нь Б хуваах нь 2А 4А-гаас нь 3 Б хуваах нь Б. Эндээс өөр бүтэн квадрат ялгч болох байх гэж бодох юм. Тэгэхдээ эхлээд юу гэсэн энэ шигээ Б-гээр нь шигээ 2А-гаар нөгөө дижил хуваарьд оруулчих тий. Тэгэх юм бол доотлолтой болохоор 2AB гэсэн хуваарьд болох юм уу. Энд дээр 4AB-тэй нэмэх нь B-ийн квадрат. Нэмгэн гэж жагаад 4А 2А гэдээ үрчичгээд 8А квадрат хасдаг нь 6AB. Баах нь 2AB гэдэгч. Одоо ижлэгэн хуваарьд болсон юм чинь нийлүүлээд 2AB-ийг бичих юм бол за 8А квадрат байгаа юм байна. Энд дээр хасах 6, энэ дээр нэмэх 4 байгаа юм чинь би хасах 2 гэж бичих хэрэгтэй тий. Хасах нь 2AB-ийг тавьчих. Тэгээд нэмэх нь B квадрат байгаа юм уу? Нэмэх нь B квадратыг тавьчих тэгвэл. Гиснэ би болохоор нэг хайтахан томьёо болгох гэж үзсмээр байх юм. AB маань болохоор эерэг бодиттой байгаа шүү дээ. Тэгэхээр би дээдл дээрнийхээ А-гаас нь B-ийн квадрат ч юм уу тийм юм тавьчих юм бол энэ бол угаасаа тэгээс их тав байгаа гэж тавьчихвол шүү дээ. Тэнгүүд болохоор би энэ дураараа тоо нэмж хасчихвах байх гэж бодоод байна л да. Нэмэх нь 3 хасна 3 ч юм уу те. Нэмэх нь 7 хасна 7 ч юм уу. Дуртай байгаа нэмж садагч болно шүү дээ. Тэнгүүд би энэ 2AB-тэйгээ ижлэгэн хуваарьд орууллаа гэдэг 2AB-гээр нэггээр дээдл дээр нь доотлол дээр 2AB-тэй дээдл дээрийнх нь 6AB ч юм уу. Эсвэл 7-оор тавьчих юм бол 14AB ч юм уу. Тэ AB дээр нь болохоор тоглолт хийж болох юм байна гэсэн үг тийм үү. Тэгэхээр 8А квадрат нэмэх нь B квадрат байгаа юм бол би нэг ямар томьёо болох вэ? 8А квадрат нэмэх нь B квадрат байгаа юм бол энийг ямар томьёо болох вэ? Гэхээр ийм томьёо байгаа сте А-гийн квадрат нэмэх нь 2AB нэмэх нь B-гийн квадрат байна. Ингэх юм болохоор А дээр нэмэх нь B-гийн квадрат болно гэсэн томьёо байгаа шүү дээ. Харин хасагтайгаа авах юм бол хасагтайгаа болно. Би болохоор хамгийн бага утга гэж тавьсан байгаа юм чинь артталт нь нэмэх тоог нь үлдээгээд урагш нь болохоор нөгөө хуваарьлуугаа хасагтайгаа оруулъя. Тэгээд энэ дээр болохоор А-гаас нь B-гийн квадратыг бичиж гэж бодож шүү тийм үү. Тэнгүүтээ 8А квадрат юм бол 8 гэдгийг би бүү 2 язгуурдар 2 те 2 язгуурдар 2-ийн квадрат авах юм бол энэ чинь өөрөө 2 2-ийн 4 язгуурдар 2 нь гарч ирээд за 8 гараад ирж шүү тийм үү. Тэгэхээр 8А квадрат гэдэг имийг болохоор би 2 язгуурдар 2А-гийн квадрат гэж бичнэ гэсэн үг. Нөгөөт нь B квадрат маань болохоор зүгээр B квадратаараа байж байна. Энэ хоёрын хооронд болохоор томьёон дээр маань болохоор 2AB гэж бичиж байгаа юм чинь 2 язгуурдар 2А-ийн квадрат хасдаг нь гэж байгаа юм. 2 ширхэг 2 язгуурдар 2-тай А маань бичиг B маань бичиг. Тэгээд нэмэх нь B-ийн квадрат гэх юм бол энэ бол өөрөө 2 язгуурдар 2А-гаас хасдаг нь B. Ийм юмны квадрат гэж бичгэнэ. Тэгээд би голд нь болохоор ийм юм хасч өгöd байгаа юм байна те. За анх байгаа тэгшлэлг очиадгүй. Анх байгаа тэгшлэл маань болохоор ийм байгаа юм байна. За 8А квадрат хасдаг нь 2AB нэмэх нь B-ийн квадрат хуваах нь 2AB гэж байгаа юм байна. Тэгэхээр би энэ дээр юу тавих гэдэг вэ? Тэнцүү 8А квадрат байсан юмгаа хасдаг нь ингэ шүнэгээ те. Ингэ шүнэгээ 2 2-ийн 4-гээд 4 язгуурдар 2-тай AB-тэй ийм гişүн хасчих юм байна. Тэгэхээр хасдаг нь 4 ширхэг язгуурдар 2-тай AB-тэй. Тэгээд нэмэх нь B-ийн квадрат гэж тавьсан. За би ийм юм санаанаас зөөгөөд хасцсан юм чинь буцаагаад нэмжихгүй болохгүй тийм үү? Тэр язгуурдар 2AB нэчиг. Артлалт нь тэгэхээр энэ нөгөө хасах 2AB байсан юм буцаагаад тавьчих. Ингэж жагаад хуваах нь 2AB гэж тавьчих юм бол тэнцүү. За эхний гурав маань болохоор нөгөө 2 язгуурдар 2-тай А хасдаг нь B ийм юмны квадрат гэсэн томьёо болно. Тэгээд хуваах нь 2AB гэж бичиг. Артлын юм маань болохоор эндээс одоо би ихэнх зүгээр AB-г нь хаалнаас гаргаж шүү дээ. Тэгэхээр 4 язгуурдар 2 хасдаг нь 2 юм уу? Тэгвэл бас 2-ыг нь хаалнаас гаргаж байна. 2AB 2 язгуурдар 2 хасах нэг байх юм байна шүү дээ. Артлалт нь болохоор
Тэгэхээр хуваах нь 2AB байх хэрэгтэй юм чинь 2AB-гийн дараад энэний бүр хуваарьгүй гэдэг юм уу? 2 язгуурдаар 2 хасна гэсэн тоог гарч ирнэ гэсэн үг шүү дээ. За одоо энэ дэр болохоор AB маань эерэг бодиттой гэдэг өгсөн юм чинь доотлын хуваах 2AB бол эерэг бодиттой байгаа. Энээс нөгөө сөрөг тэнэг гарч ирнэ гэсэн юм байхгүй. Дээдлэлт маань 2 язгуурдаар 2 хасдаг нь агаст нь B-ийн квадрат гэдэг тооны квадрат юм чинь энэ одоо тэгээс их буюу тэнцүү гэдэг утгаар энэ бол хамгийн багтаад бол яг 2 язгуурдаар 2 хасныг болж болно байхгүй. Эерэг тоо байх хэрэгтэй юм чи тэ. Энэ бол яг энэ тэгтээ тэнцүү байх юм бол энэ хамгийн бага утгаа авна. Хэрвээ тэгтээ тэнцэхгүй бүр өндөр тоонод авах юм бол энээс их тоонууд гарч ирнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ маань тэг болохын тулд яг 2 язгуурдаар 2A хасган B маань өөрөө тэг болох хэрэгтэй. B бол ерөөсөө 2 язгуурдаар 2A байх юм байна. Тэгэхээр харин дээр очиод энэ дээр 2 язгуурдаар 2A байх юм байна. Тэр үедээ 2 язгуурдаар 2-оос хасгах гэж хамгийн бага утгаа авах юм байна. За нэмлээ энэ байлаа. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.